миний хийсэн програм MT MetaTrader 5 дээр лаануудыг цагаар өдрөөр 7 хоногор ингэж багцлж харуулж байгаа. Энэ жишээн дээр харах юм бол W-ник гэсэн week гэдэг үгийн төлөөлөл тэгээд хамгийн сүүлийн 3-7 хоногийг харуулж байна. Энэ болохоор сүүлийн 3 өдрийн лаануудыг багцлж харуулж байна. Энэ 3-ыг яаж сольж болох вэ гэхээр эндээс ингээд бид нэр тоогоогод харчиж болно. Тэгээд илүү бага цаг дээр жишээ нь 1 минутаар харах юм бол за 1 минутаар харах юм бол энд жишээ 1 цагийн лаа байна. Тэгээд сүүлийн 15 минутын 3 шиг харуулсан. Энд болохоор 15 минутаар 5 минут 3 багтж байгаа учраас энэ 5 минутын лаа 3 шиг байх жишээ. За иймэрхүү байна. Тэгээд энэ дээр янз бүрийн өнгийн өөрчлөгч юм уу? Одоо чинь иймэрхүү өнгөтэй болгох юм уу те? Иймэрхүү өөрчлөлтүүд хийх боломжтой. Тэгээд энэ лааныхаа тоог бас өөрчлөх боломжтой. Сая 3 бас одоо сүүлийн 5 лаг ингэж харуулж байна.